Зуны давс гэж нэрлэгдэх те бүгд найрамдагтад ард улсын Далианд болдог энэ чуулга уулзалтын сэдвүүнд бас нэлээд анхаарал татж байна. За ерөнхийдөө энэ жилийн форум өмнөх жилүүдтэй харьцуулахад хилцэж байгаа асуудлууд сэдв яг ямар онцлогтой байна? Яг таны хувьд таны харж байгаа. За тэгэхээр өмнөх жилүүд яг өнгөрсөн жилдээ бол ерөнхийдөө сэдв төстэй байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн жил байсан асуудлууд бүгдээрээ энэ жил одоо үргэлжилж байгаа. Яагаад тэгэхээр Америк хятадын худалдааны дайн зөрчил энэ глобалчлалын одоо эсрэг алхаж байгаа энэ ахмууд бол хэвээр үргэлжилж байгаа. За тэгэхээр дэлхийн 90 гаруй улсаас 1700 гаруй оролцогчнор оролцож байна энэ удаагийн одоо зуны даваас. Тэгэхээр энэ хүмүүсийн сонирхож байгаа зүйл бол хятад улсын байр суурь ямар байна вэ? За саяхан бол Трамп хятад улсад айлчилсан, Ши Жинпинг сар гарны өмнө айлчилсан. Тэгэхээр энэ дээр хятад улсын өгж байгаа мессежүүд түрүү жил ихтэй адилхан илүү одоо тэрийг давшруулах байдлаар хятад улс мэдээлэл хийж байна. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийн форумыг нэгээд хятад улсын ерөнхий сайд нээлтийн үг хэлсэн. За энэ нээлтийн үгэн дээр юу гэж хэлж байгаа вэ? Хятад улс бол одоо нээлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. За дээрэс нь хятад улс бол одоо инновац, технологийн одоо ийм бүрэн болж хөгжиж байна гэдэг ийм одоо үндсэн агуулгыг бол хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ? Хятад улсыг бол өмнө нь дандаа ийм аж үйлдвэрийн төв үйлдвэрлэл ийм хямдхан бараа үйлдвэрлэдэг ийм газар. За төрөөс одоо маш ихээр ингэж эдийн засаг руугаа мөнгө одоо цуцгаж мөнгө нийлүүлж одоо хүчээр хөгжүүлдэг гэдэг ийм ойлголт байсан бол энийг бол одоо хятад ингэж сүүлийн 2 жил дараалаад манайх бол технологи, инноваци одоо дэлхийн супер гүрэн шүү гэдгээ зарлж тунгалж байна. Дээрээс нь бид дэлхийн бүх улстай бол хамтарч хөгжнө гэдэг мессежийг бол хүчтэй өгч байна. Яагаад тэгэхээр яг энэ бол одоо Америкийн өгж байгаа мессежийн эсрэг мессеж өгч байна. Яг тэгэхээр Америк бол America First буюу Америк улсын эрх шигийг бол нэгдүгээр тавина гэдэг бодлогыг зарлаад одоо 2-3 жил явчаад байна. Хятад улс бол юу гэж хэлж байгаа вэ? Хамтдаа хөгжнө. Энэ технологийн хөгжил дэвшлиг бол хамтдаа үр шимийг нь одоо гар гараас хөтөлцөөд хөтлөнө гэдэг ийм мессежийг өгж байгаагаар одоо дэлхийн техник бас одоо өөртөө эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтыг хандах ийм бодлогыг барьж байна гэж одоо ойлгохдоор өнөөдөр хятад улсын ерөнхий сайдын үгнээс бол тэгж харагдаж байна. Яг нөө хилцүүлгүүдийн сэдвийг харахаар технологитой бас нэлээд холбогдож байна. За тухайлх юм бол хиймэл оюуны салбар бас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэй, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эдийн засгийн оролцоо идэвхтэй одоо яг ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг юм уу нэлээд сонирхолтой сэдвүүдийг томьёолсон байгаа харагдаж байна. Тэгэхээр ерөн зүгээр дэлхийд даяараа явж байгаа технологийн хөгжилтэй эдийн засгийн өнөөгийн одоо өсөлтөнд за ялангуяа одоо улс орнуудын эдийн засгийн хөгжилд яг ямар нөлөө үзүүлэх бол гэдэг дээр оролцогчдын байр суурь ер нь ямар байгаа вэ? За тэгэхээр хиймэл оюун ухаанаас бол мэдээж хүн болгон бас болгоомжилж байгаа. Жишээлбэл одоо маш өндөр хөгжилтэй супер гүрнүүд за тэрний аврах том одоо корпорацууд хиймэл оюун ухааныг эзэмшснээрээ буураа улс орнууд за мэдээж жирийн иргэдэд энэ хиймэл оюун ухаан одоо бүтэхгүй байх эрсдэл байна уу гэдгийг маш их ярьж байгаа. Тэгэхээр энэ удаагийн Далианд болж байгаа дэлхийн эдийн засгийн форумаар бол энэ технологийн асар их өндөр хөгжлийг яаж одоо жирийн иргэдэд бүтээх вэ? Одоо дэлхийд даяар ижилж энэ боломжийг нь ашиглах гэдэг тал дээр нэлээд ярьж байна. За нэг талаас нөгөө талаас бас энэ технологийн хөгжил дэвшилтэй холбоотой маш их одоо хайп буюу маш их одоо амлалтууд явсан. Гэтэл бодит амьдрал дээр энэ маань иргэдийн болон эдийн засгийн хөгжил бодиттой нөлөө үзүүлж чадж гэнэ үү гэдэг асуудлыг хөндөж ярьж байгаагаар онцлог болж байна. Яг Монголын хувьд бол бас одоо энэ удаагийн чуулга уулзалтанд бол Монгол Улсын ерөнхий сайд оролцож байгаа. За засгийн газрын өгч байгаа албан ёсны мэдээлэлээр бол Монгол Улсын хувьд засгийн газар одоо бүгд найрамдагтад ард улсын дараагийн одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй бодлогоо илүү уялдуулах чиглэлд бас хамтран ажиллах боломжтой гэсэн юм байр суурийг илэрхийлсэн байсан. Тэгэхээр ерөн зөвөр Монгол улс яг бүс нутгийн хувьд бол мэдээж жижиг эдийн засгтай жижиг улс те. Гэхдээ яг одоо энэ бүс нутгийн эдийн засгийн интеграцид ямархуу байр суурь эзлэх боломжтой. Эндээс бас ямар боломжууд байна гэж яг таны хувьд яг эдийн засгийн хувьд харж байна. За тэгэхээр Монгол улсын хувьд бол гадаад худалдааны бодлогын хувьд 90 онд томьёолсон бодлогоор 30 жил явж байгаа. Яг энэ цаг мөчид бол хятад улс бол дэлхийг өөртөө татах. За хятад улс бол одоо бусад улс орны эрх шийг зөрчихгүйгээр хамтдаа одоо харилцан ашигтайгаар хөгжинэ гэдэг мессежийг сүүлийн 2-3 жил бол одоо маш ихээр хэлж байна. За энийг дэлхийн эдийн засгийн форумын өнгөрсөн жилийн болон энэ жилийн хоёр одоо нээлттэйг нэг ерөнхий сайд баттгаж хэлсэн. За манай улсад одоо удахгүй 8 сар гаргаад Ши Жинпинг хятад улсын ерөнхийлөгч айчдгаар одоо ийм мэдээлэл гарч байна. Тэгэхээр ер нь бол одоо хятад улс ингэж харилцан ашигтай хөгжнөө гэдэг энэ замыг сонгоно гэдгээ дэлхийд дахин
дахин зарлж байгаа энэ мөчийг бид гадаад худалдаа болон эдийн засгийн бодлогыг маш өөртөө ашигтайгаар зөвөр ашиглах боломж гарч ирж байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хятад бүрэн бол өмнө нь одоо зөвхөн өөрийгөө бодож зөвхөн хятад улсыг одоо яаж сайн хөгжүүлэх үү гэдэг аж үйлдвэрийн төв болох юм стратегтэй байсан бол бид бол одоо дэлхийн хэмжээний супер бүрэн боллоо. Бид инновац технологиор ихэд эргүүлж байна. Тэр энийг бид одоо бусад хөрөнгө оруулалттай эдийн засгийн хамтын ажиллагаа бүх талаар гадаад худалдааны хамтын ажиллагаагаар бид нар одоо бусуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдэж байгаа. Энэ мөчийг бид ашиглаад Монгол улсад ашигтай гэрээ хэвчлүүдийг хийх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр төгсгөлийн зүйлийг маш товчхон асууя. За ер нь одоо энэ жилийн зуны давс бол тэг өмнөх жилийнхтэй харьцуулахад за Америк Ираны одоо дайн хийгдэж байгаа. За ер нь одоо олон улсын геополитикийн нөхцөл байдал юм тодорхойгүй, нэлээд тогтворгүй ийм цаг үед болж байгаагаа нэлээд онцлогтой. Тэгэхээр нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн байгаа энэ цаг үед зуны давсаас ч гэсэн бас энэ уур амьсгал мэдрэгдэж гинүү. Ер нь таны хувьд яг энэ дээр ямар одоо анзаарсан зүйлүүд яг юу байна? За өмнөх 2 жилийн дэлхийн эдийн засгийн форумыг харахад бол ер нь тодорхойгүй Хятад Америкийн зөрчил энэ ойрхон орондын хурцтамбал байдал за энэ хиймэл оюухан яах гэдэг нэгтэй маш их юм дэлхийн лидерүүд бол гайхсан байдалтай энийг одоо яаж ашиглах вэ ямар том зөрчил эрсдэл хүлээж ин гэсэн ийм уур амьсгал донд болж өнгөрж исэн. За энэ жилийн хувьд бол статус кво гэж ярьдаг. Ерөнхийдөө хаашаа явах гэж байгаа бол ойлгомжтой болсон байна. Тэгэхээр өнөөдөр Америк Хятад хоёр бол ерөнхийдөө уучраа нисгээд олох юм шиг байна. Яагаад тэгэхээр Хятад бол яалтчгүй одоо дэлхийн эдийн засгийн технологийн супер бүрэн болцсон байна. Эдийг одоо хүлээн зөвшөөрч байгаа шиг байна. За нөгөө талдаа хиймэл оюун ухааныг бол одоо маш том аюул занал гэж хүлээж авахаас одоо болоод хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтнийг хөгжиж илүү одоо хүмүүсийн амьдралд тусдаа юм хөгжил дэвшлиг авчрах юм хэрэгсэл байна. Зүгээр нэг юм шинэ инновац, шинэ технологи байна гэдгээс нь илүү харж эхэлж байна. Тэгэхээр илүү одоо уур амьсгал бол тайван ерөнхийдөө бол одоо эдийн засаг болон дэлхийн ирээдүйд бол зөв зам руугаа явж гин гэсэн ийм уур амьсгал нь бол илүү давмгаалж байна. Гэхдээ бид мартаж болохгүй Хятад Америк хоёр одоо уучраа олоогүй байгаа, эцлээгүй байгаа. Нэгдүгээр бодлооны дайн одоо цаашд яах нь бас эцлэгдээгүй байна. За хоёрдугаарт энэ глобалчлал бол ерөнхийдөө ингээд зогссон. Одоо ерөнхийдөө глобалчлалын эргүү үе чинь 50 60 жил яваад ингээд дуусаад одоо бол улс орон бол өөрөөхөө амиа болдог ийм сүүлийн 4 5 жил явлаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол одоо эргээд глобалчлал руугаа эргээд баттай замдаа орлоо гэдэг юм бол одоо хараахан болоогүй байна гэдгийг